дахианы мах бол маш өндөр бактери агуулмж өндөртэй байдаг. Дахианы махыг хөшгөлсөний дараа утга болон бамбанзаа маш сайн одоо сод ч юм уу, фери ч юм уу, яг тавыг угаадаг шингэнээрээ сайн угаагаад татах хэрэгтэй. Тэгээд дахианы мах барьсан гараараа бусад өөр юмд хүрэх хэрэггүй. Тэгээд ер нь хөлдөөгөө угаах хэрэггүй бас. Тэгээд шууд ингээд хөшглөө шараад хэрэглүүл ер нь бол аюулгүй тэгж хэрэглэж болдог. Тэгснээс бол ерөнхийдөө нэг жоохон ингээд юм дахианы мах барьсан гараараа утас барих юм уу, эсвэл бусад ногоогоо барих юм уу гэдэг ингээд явах юм жоо дээдэс өвдөх ч юм уу тиймэрхүү юм болдог. Тийм болохоор дахианы махыг бити юу байгаарэ сайн болгоомжтой.